За өрөөнд нэг сонирхолтой зүйл харлаа. Сонирхолтой яг шинэ биш л дээ. Энэ Америкт ялангуяа баруун 1960-70 оны үед гарч ирсэн. Нэг тийм одоо юу гэдэг шашин маяг урсгал байхгүй. Яг юмны ер нь сайн муу аль талтай ер нь юуг одоо ингээд хүн итгэхэд хэцүү юм зөндөө байдаг шүү дээ, тийм. Гэхдээ тэрэн дотор яг үхэх нөгөө үнэн худал хоёр ингээд холдоод ирэхээр ингээд эргэлзээ үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр л ингээд нэг тал нь болохоор ингээд худлаа гэж ойлгоно, нөгөө тал нь болохоор ойлгомжтой юу гэдгийг шууд үнэмшдэг, тийм. Нөгөө тал нь болохоор тэрийг үгүйсгээд байдаг. Ингээд энэ ингээд хоёр зөрчилдөөн бий болж байгаа. Хоёр экстрим бий болж байгаа. За ягаад ийм орчлол ярьж байна вэ гэхээр энэ хүний удаагийн тохиолдлын үед биш. Ер нь шинжлэх ухааны үүднээс энэ одоо мухар сүсэг гэх үү эсвэл нэг юм үн чимшиг худал чимшигтэй ингээд нэг юм ид шид чимшигтэй. Тэгсэн энэ ингээд шинжлэх ухааны чимшиг ингээд нэг тайлбарлаад байдаг хүмүүс үүдэх шүү дээ. Тэр талаар нэг зүгээр шинжлэх ухааны үндстэйгээр энийг хэдүүлээ бодоод үзье л да. Хэдэн жишээ татъя тайлбарлах гэж оролтой. Тэгээд нөгөө лог буюу шүүмж сэтгэлээр хэдүүлээ ажилуулдаг болох хэрэгтэй. Ягаад ийм асуудлууд их үүсэж байна гэхээр энэ шүүмж сэтгэлгээ бид нар ашиглаагүйс болоод ялангуяа шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл суурь шинжлэх ухааны ойлголт боловсрол маш муу байгаас болоод маш амархан уртагдж байна, тийм ээ. Маш амархан юмд одоо итгэж байна, тийм. Бодохгүйгээр судлахгүйгээр. Тэгээд дээрэс нь бид нөгөө шинжлэх ухааны муутай улс орн юу бий болдог гэхээр ингээд одоо эмчч байна уу, эмч биш ч байна уу, тийм ээ. Бүр шинжлэх ухааны мундаг профессор доктор ямар ч одоо юм тийм мундаг юм цол хэрэмтэй байгаад ихэнхдээ ингээд муу ойлголтууд одоо тийм худлуурмаг юм ойлголтууд шинжлэх ухааны үндэслэхгүй юмнууд ингээд тархаад байдаг. Ягаад тархаад гэвэл энэний эсрэг дуурч байгаа, энийг үндслэлтэйг тайлбарлаж байгаа лог сэтгэлгээгээр ингээд энийг ухаж үзэж байгаа, тэрийг тайлбарлах юм эсвэл ингээд олон нийтийн массын ойлголтын эсрэг ингээд явж байгаа хүмүүс аягүй цөөхөн байна. Ийм цөөхөн байгаас болоод энэний эсрэг дуурахгүйгаас болоод ингээд одоо юу гэдэг нөгөө аягүй тийм амиа ботсон нэг тийм юу гэдээс айстай тийм үү те ингээд нэг тийм асуудлууд байх шиг байна л да. Гэтэ эсвэл зүгээр л энэ ойлгомжтой тэнийг юм хин итгэдэг ингээд хайчиж байгаа байх л та зарим. Тэгээ энийг жоохон тодорхойлъё. За юу ярих гэдэг вэ гэхээр энэ за зарим нь үтсэн бах уу сайн нэг видео үзсэн те. Гэхдээ тэрний хувьд биш шүү. За энэ 67-аад онч байсан 90-ад онч гарч ирсэн юм зөндөө кейсүүд байдаг. Юу нэг одоо нараар амьдэрдэг гэдэг юм уу эсвэл ингээд байгалийн энергиээр амьдэрдэг гэлтэй одоо юу гэдгийг зарим нь болохоор ингээд зөвхөн усуугаад амьдэрдэг гэж юм уу тийм ингээд айгүй олон юм гүрүүнүүд коучүүд ингээд гарч ирдэг байхгүй юу гинт те. Тэгээ ихэнхдээ энэ хүмүүс хаагур яадаг гэхээр Азийн ядуу улсууд Африк ялангуяа те ядуу бүгд ядуу шүү дээ. Гэхдээ тийм улсуудаар ингэж явж одоо юу гэдгийг хүмүүсийг одоо юу гэдгийг коуч хийдэг юм уу сургалт хийдэг юм уу ингэж мөнгө олдог юм нөхдөд байдаг байхгүй юу. Гэхдээ юу гэдгийг зарим нь хор хөнөөл багтай, зарим нь амар хор хөнөөлтэй нөхдөд бий. Хүний аминд хүрсэн бас цөөхөн тохиолдлууд байдаг. Гэхдээ харьцангуй цөөхөн хаавч. За яагаад энийг заавал тодорхой хэмжээнд тайлбарлах ёстой вэ гэхээр энийг сурвалжилж байгаа ч юм уу энийг ингээд асууж байгаа хүмүүст бити уурлаарэ. Тэр хүмүүсөө бити уураж эхлүүлээрэ. Яагаад гэвэл энэ баргийн ингээд нөгөө шинжлэх ухааны бүрэн ойлголтгүй л бол ихэнх хүн ингээд эргэлзэх итгэх магадaltaй юм яриад байдаг байхгүй юу? Тийм ээ. За Жишээ нь гэж байгаа сүүлд нэг нөхөр ялангуяа Монголд ирсэн байлээ л дээ. Зөвхөн тэр ч шүү. Зөндөө нөхдүүд бий. Тэнгүүд яа гэхээр ингээд ялангуяа би нэг зүгээр ганц хоёр Google хийж үзээд тэр нөхөр тэгсэн ясна 21 онд ярьж байна л да. Бүр 21 YouTube-ын хитгэн видео байт юм байлээ. Хүмүүнийх ахтар үздэг. Хаяа нэг ингээд юм итгэхгүй нөхдүүд төр очиж ярьслаа өгдөг. Шинжлэх ухааны үндэстэй ч юм уу те яг ингээд шинжлэх ухаан ч юм уу судалгаа юм уу эсвэл ингээд яг практик дээр ингээд нотлох гэсэн тийм тохиолдлууд дандаа энэ фейлдэг байхгүй энэ ямар нэрчтэй ямар нөхдүүд гэдэг. За энэ жишээн дээр бол ярьж байгаа нь болохоор тийм нараар болгоч гэдэг байгаа. Нар агаар салхитай байглаас энерги авдаг гэд яриад байгаа. Тэгээ яг энийг одоо юу гэвтэй те. Гэтэ хэдүүл яг зүгээр локор хараад үзье л да тийм. За окей хоол хүнсгүй юу гэдгийг явах боломжтой одоо юу гэдгийг ямар төрлийн амьтад байдаг вэ? Тэ? Амьтад юу байд юм уу гэд одоо нэг асуулт тавиад үзье л да тий. Тэгэнгүүт яадаг хэрэг ингээд цөөн торгийн нэг бактериуд тэгээд нэг юм юу гэдгийг бүр далайн гүнд байдаг нэг зарим төрлийн ургамлууд заяа ургамал биш уран гişүн бүр тийм асар далайн гүнд байдаг зарим төрлийн загснууд гэх юм одоо нэг тийм за би жишээг нь
би нэг дээр үд харж ирсэн болохоо марччихэ. Тэгтээ яг би зүгээр амтан дээр шаавал л да. Тэг яг ургамал бол ойлгомжтой. За ургамал яадаг гэхээр нэг фотосинтез гэдэг ба шүү дээ. Ялангуяа тэр 2-3 жил цаашдаа 20 жил одоо хоол идэг мэдээгүй нөхдүүд бол байгаа юм. Тэр нэг фотосинтез яриад байхгүй. Хүний фотосинтез гэж. Фотосинтез гэдэг нь ерөнхийдөө ургамал дээр хийхдээ явагддаг. Энэ голчлон ургамал дээр явагддаг процесс байхгүй. Юу вэ гэхээр агаар буюу одоо нөгөө CO2 тийм ээ нүүрс төрөгчийг агаар болон одоо азот ингэж одоо цааш нь задалдаг, тэрийг хөрвүүлдэг тийм ээ, хүчил төрөлт үйлдвэрлэдэг процесс байхгүй юу? Тэрийг ихтэй энэ бол ургамлууд хийдэг. Шөнийн цагаар ихтэй явагддаг. Бүр далайн алгай буюу те далайн бас ургамлууд тэрийг бүр хамгийн их хэрэгдэг те. Дэлхийн одоо модноос илүү одоо хамгийн их одоо хүчил төрөгчийг алгай буюу далайн одоо ногоон ургамал шиг үйлдвэрлэдэг. Энэ бол ногоон ургамлууд энийг хийдэг байхгүй юу? Модноос гадна. Тэгэхээр энэ процесс хүн дээр явагддаг юм шиг тайлбарлаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ургамал дээр явдаг чинь хүн дээр явдаг ч юм л үгээд хүмүүс эргэлзээд шууд итгэчих гээд байдаг байхгүй. Яг ингээнээр бол. За тэгэхээр энийг би айгу шинжилгээний үндэстэй физик химийн ойлголтоор биохимийн ойлголтоор энийг тайлбарлаж өгөө тийм ээ. За хүн яадаг фотосинтез хийдэггүй. Ямар юу гэхээр ургамал яагаад фотосинтез хийгээд юу гэдгийг зөвхөн агаар болон хөрснөөс ингээд шин тэжээл яваад ургаа томроод ингээд тийм ээ амьд одоо энэ амьд бич шүү дээ тийм ургамал ягаа ингээд амьд томроод ингээд яваад идэв юм бэ хүн ягаа болтгүй юм бэ гэдэг асуулт тавил та тэнгүүд ургамал өөрөө одоо нүүрс ус буюу тэр чи одоо карбон буюу нүүрс төрөгч буюу цаашлаад ер нь бол карбонхидрат гэхгүй чи нүүрс ус ургамал бол тэр чинь олон төрлийн нүүрс усаас бүрддэг байхгүй ойлгож байна баг 90 үслэн тэгээд мэдээж ус байгаа нүүрс төрөгч байгаа цааш нь ч нүүрс ус тэр чигээр өөрөлдвөл тэгээ бид нөгөө ургамал эдэнгүү тэрэнд очиж нөгөө файбер гэдэг. Файбер ч өөр нэг төрлийн нүүрс ус байхгүй. Бид ургамал эдгээр файберын нэж чинь эслэгийн нэж чинь гэдэг шүү дээ. Тэний чинь цаана нүүрс ус явж байна. Тэгэхээр ургамал бол ус олон төрлийн нүүрс ус бүтсэн юм нийлмэл амьд бит байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө нүүрс усыг тийм ээ ургамал фотосинтезээр задлаад тийм ээ нэгтлэн нь одоо юу хүчил төрөгч нөгөө талд нь глюкоз болгож задалдаг байхгүй юу. Тэгэхээр глюкоз газраас нөгөө одоо глюкоз ялгах буюу одоо хөрвүүлэх процесс явагдаж байна гэсэн үг. Ингээд наны тусламжтайгаар глюкозоор хооллоод цаашлаад нүүрс усаар хоолдог гэсэн үг. Хүн бол яадаг вэ зөвхөн нүүрс усаар амьдрах боломжгүй байхгүй. Тэр хүн за бүр ингээд хэдүүлээ бүр шилхана мартаа тий хүн одоо фотосинтез явуулдаг гэж бодчихсон. Тэр тохиолдолд яах вэ тий явуулдаггүй шүү. Явуулдаг гэж бодчих. Фотосинтез явуулаа глюкоз авлаа. Энэ тохиолдолд юу болох вэ? Хүн нүүрс ус зайлшгүй биш тийм. Тэгэхээр нүүрс усаар энерги тижэл хийж болно. Гэтэл хүн яадаг зөвхөн энергиээр амьдрэх юм биш байхгүй. Эдгээр чинь энэ хүмүүс яадаг зөвхөн энерги ярьдаг байхгүй. Энерги буюу ингээд одоо машин шиг тийм ингээд зөвхөн тижээлээр амьдрэх юм шиг. Үгүй. Бидний бичний хэцүү юм уу? Бид ч төмөр биш. Бид чинь тийм ээ одоо амьд бус биш байхгүй. Бид чинь илэгдэх солигддог юм одоо амьд организм. Энийн цаана хим физикийн маш томоохон процессыг явуулж энэ процессуудыг явуулахын тулд маш хэмжээний тодорхой хэмжээ энерги хэрэг болно. Тэр энерги зарцуулна. Яг тэр энергиээр бид яг хөдөлгөөн хийн, тийм ээ? Хим физикийн процессыг явуулна. Тэрнээсээ илүү чухал юм юу байх нь шинэ хижээ шаардлагатай. Шинэ хижээл дотор хамгийн чухал нь өг тос нөгөө чинь протеин буюу амины хүчлүүд. Өг тос буюу тос хүчлүүд. Тийм ээ? Энэ хоёрыг глюкозоор дан үйлдвэрлэх болон хөрвүүлэх юм хүн ямар ч одоо бүтээх боломжгүй байхгүй. Хүн тэрийг хөрвүүлэх ямар ч боломж авахгүй гэсэн. Тийм процесс бид хийж чадахгүй гэсэн. Амтэн чадахгүй. Яг тодорхой хэсгийг нь бүрдүүлж чадах боловч амины өчлөлийн протеиныг бид нар глюкозоор нөх боломжгүй, глюкозоор оруулах боломжгүй. За ингээд юу гэсэн үг гэхээр ялангуяа тэнийг зарим нөхдүүдийг харж байгаа. Монгол дээрс нөхөрч байсан би онлайнаар харсан. Ингээд харангууд амар шүүмжлэг булчинлаг зарим. Тийм ээ? Тэнгүүд ингээд бүр амар хөдөлгөөн булчин бүтээгээд байгаа. Тэгээд хөдөлгөөн өндөрхтэй гэсэн юм яриад нар байхад баг фотосинтез хийгээд хөдөлгөөн байхад ингээд хүн гоё эрүүл амьдрнаа гэсэн юм яриад байгаа байхгүй. За мэдээж яг гоё хэрэгтэй юм ярьж байгаа шүү тэр хүн заяа. Гэхдээ би энэ асуудалтай юм би илүү ярьж байгаа шүү. Хүн гайвуулж магадгүй шууд итгэж болохгүй юм би нэгдүгээр тайлбарлаж өгч. За тэгээд юу болох вэ? Хөдөлгөөн инээ. Булчин чангарах юм уу? Булчин сайжрах, тийм ээ, хүч нэмэгдэх, өөх шатах энэ бүх процессын цаана амины өчлүүд, тосон өчлүүд байх хэрэгтэй. Протеин зайлшгүй. Ялангуяа 8 төрлийн одоо нэг ерөнхийдөө 21 төрлийн протеин хүн ингээд банк хэрэглэх тусна. Тэрний 8 төрлийн 9 төрлийн юу л 8 шүү дээ. 8 төрлийг бид нар зайлшгүй хоолносоос авах хэрэгтэй. Өөрөлд гаднаас авах хэрэгтэй гэсэн. Үүнийг глюкозоор хийх боломжгүй. Үүнийг нанаас авах боломжгүй. Ямар ч хим физикийн процесс гайхамшигтай тийм ижидийн хөрвүүлэлт хийдэг байгаа ч бид чадахгүй гэсэн. Тэгэхээр өөрөлд хэлэх гээд гасаа богино хугацаанд буюу нэг 7 2 7 хоног цаашлаад 3 7 хоногт
магадгүй дундаж хүн бол тийм ээ хоол хүнсгүй тийм ээ фастинг хийгээд харьцангуй эрүүл явж болно. Ойр ойрхон эрүүлийн эрүүл мэндэд маш том тогтол үүсгэн. Тийм зарим хүмүүс яаж 20 жил, 10 жил, 20 жил, 5 жил яв. Ямар ч ялангуяа усгүй шүү. Усгүй юу 2 жил 2 сар явуулах ямар ч юмж энэ шилтгааны ямар ч үнс байхгүй. Одоо чинь нэг жаа тийм ээ тийм мэдээж хамгийн удаан ус хоолоо явж чаддаг. Нэг төрөл нь бол тийм ээ. Тийм ээ яг 2-3 сар хоолгүй 7-оос 2 жил усгүй амьдрах чадвартай ухгүй л гэсэн үг зүгээр. Хүн энэс баг. Гэхдээ өөрийгөө үнээс тус ялан за жишээлбэл л да дээд чинь хамгийн удаан юм тийм хоолгүй шүү те. Усгүй гэдэг бол угаас худлаа. Энэ бүр наадахын зүгээр нэг юу гэдэг жоохон Google уншаад жоохон шинжлэх ухааны мэдлэгтэй хүн 10 жилийн өлтөд өгсөн хүн бол энийг хангалттай болох тийм ээ. За тийм болчих. За нөгөө тал нь болохоор би чи ярьдаг. Тий. За муур яадаг хүн 2-7 хоног хоол үзгүй амьдарч болдог байх нь байна. За нөгөө нэг том цагаан загсаж гэрэл white shark. Тэр 3 сар хоолгүй амьдарч чаддаг жишээлбэл. Гэхдээ ямар ч амьтан дээдл нь 2-3 хоног бол усгүй амьдарч чаддаг. Хүн бол 7 хоногоос сэтгэн гэдэг бол барагтаал байхгүй. За бага мэдээж 3 сар. Нөгөө нэг юу гэж emperor penguin буюу хаан пингвин гэдэг тийм ээ. Энэ амьтан бас 3 сар. Энэ бага энэ хоёр яадаг ичдэг байхгүй. 3 сар хүртэл хугацаанд ус уухгүйгээр ичж чадна. Хоол баг идэх, хоол баг идэхгүйгээр тэр ихэл яадаг вэ? Цуглуулсан өөхөд. Тэр чинь өөх шиг амьддаг. Хүн бас адилхан. Жишээлбэл дэлхийд хамгийн одоо урт хугацаанд аль биесийн рекорд нэг жил байдаг. Хоол идэхгүй, бараг л хоол идэхгүй жил явсан. Яаж гэсэн бэ гэхээр 200 кг жинтэй хүн урт хугацаанд фаст хийгээд өөрийнхөө өөхөөр жижигдээд амьдсан байхгүй юу? Тэгээд жилийн хугацаанд өөхөө штат дуусгаад 100 гаруй жилийн хасаад тийм ээ. Тэгээд зогсолсон байдаг. Харьцангуй бас яг нь булчингаа авах хэмжээ алдсан боловч харьцангуй бага алдсан, харьцангуй ирүүл дуусгасан байдаг. Ийм рекорд бол байдаг. Тэрнээс биш одоо ялангуяа нэг Монголд ирсэн хөрөөс ш. Тэр бол өөрчлөн ирсэн бол 80 кг байж 70 кг ботлол нэг ч ясч байсан билээ. Тэгэхээр 10 кг-аар 10 жил явна гэдэг бол байхгүй. 2 жил ч боломжгүй, 2 сар ч боломжгүй барахта. За сар гарan гүрийж чадах байх үнэхээр сэтгэл зүгээ бэлдээд хийвэл тэгэхээр бол ичдүүл биш ээ. Prolonged fasting буюу урт хугацааны фастинг бол эрүүл мэндэд хэрэгтэй бодтой үнийг бэлдэж бага дасгаж хүн сэтгэл зүй болон бие орны зүйтэд хийх боломжтой. Гэхдээ энийг ингээд ич шиг болгоод хэтрүүлээд экстүүлээд шинжлэх ухааны ямар ч үндэсгүй ингэж одоо юу гэдгийг ярьж одоо ашиг сонирхол одоо хувийн ашиг сонирхлоо хөөж явдаг юм нэг юм одоо скам гэдэг нөхдүүд бол байдаг юм тийм ээ. Энийг юу гэдгийг үзээд итгэж байгаа хүмүүст бол нэг уурлаад ирэхгүй. Тэгээ энэ асуулт сууж байгаа хүмүүс бити уурлаарай. Энд чинь энэ бол багийн газар энэ скамуудыг бол энэ шууд итгэждэг байхгүй хүмүүс. Яг тэр чинь шинжлэх ухааны ойлголтыг шинжлэх ухаанд бос уу псевдосайенс гэдэг. Тэгээ хийсвэр шинжлэх ухаан буюу хими шинжлэх ухааны ойлголтыг жинхэнэ шинжлэх ухааны өгнүүдтэй хольж утгаад ингээд үнэлүүлчихдэг байхгүй. Хүн ингээд багийн суур шинжлэх ухааны сайн ойлголттой биш задлж ухаж ойлгож уншихгүй бол ингээд нэг айгу ухаантай юм шиг жинхэнэ шинжлэх ухааны ингээд нөгөө нэр томьёог ашиглаад байдаг байхгүй. Тэгээ одоо юу гэдэг амино асидууд тэгэл юу гэдэг атом молекул пам ингээд гой өгнүүд хэрэглээд хахаар жинхэнэ ойлгочдөг. Тийм ээ байж болох юм шиг ингээд итгэждэг. Эсвэл зүгээр ингээд заа байж болох юм даа хайчдаг байхгүй. Гэхдээ энэний нөгөө сөрөгдөл нөхөр за яг гайхамшиг юм байна. Эсвэл ичид юм байна гэж ойлгоод цаашаа шеэрлээд идэг хүмүүс. Тэгэхээр яг нь за энэ чинь бас тэр гайгүй найз нөхдөний юм шеэрлэхээр нөгөө яг бас дагаа итгэж гэдэг. Ингээд вайрал яваа. Тэгээд энэ нөхдүүдийг хараарай. Энэ нөхдүүд хизээ шинжлэх ухаан ч юм уу эсвэл ингээд те яг судалгаа энийг туршия ингээд урт хугацаанд ингээд юу гэдгийг тест хий баталгаажуулъя гэсэн тохиолдолд бол энэ нөхдүүд одоо зөвшөөрдөг байхгүй юу? Тэр ялангуяа мэтгэлцэн дээр ч ордог. Зүгээр ингээд хинхтэй зүгээр ингээд нэг зөвхөн асуулт асуусан юм өөрийг дэмжсэн эсвэл өөрийг дэмжиж магадгүй гэсэн те йогийн төрлийн юм уу уламж шинжлэх ухааны юм уламж эмнэлгийн юм тийм хүмүүстэй л ярилцдаг гэдэг. Тэрүүгээр л зүгээр ойлгочих. Ямар ч тийм нөгөө өөртөө уусаа хариу өгдөг байхгүй юу? Ямар нэгэн асуултад нарийн ингээд суурь ухаад үзье гэхээр. За зүгээр ганц нөгөө сасан дээр нэг ярьчих гэж бодсон юм. За тэгээд комент үлдээгээрээ би сонирх дийлгэрүүлээд хариулт өгөх бодно.